Jules Verne, нууцт арал. Тэргүүн дэвтэр, аюулд учрагсад. 1-р бүлэг. Бид хөөрч байна уу? Харин ч доошлж байна гэж. Доошлохоос 7 дор бүр унаж яваа Смитва. Гүндрүүлэгч хай. Сүүлчийн тампог унгалаа. Өмбөрцөг хөөрвүү? Үгүй ээ. Байцхөө ус цалигхийг би сонсох шиг болох чинь. Далай хүртэлж 50 тохоогоос хэтрэхгүй дэгэ. Гүнд юм юу л байна бүгдийг хай. Химэн тушаах дун сонсогдлоо. Тэр дуун 1865 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4 цаг орчим номхон дөлгөөн далайн зах хязгааргүй их усан цөл дээгүүр цуурайдсан билээ. Бодвол тэр жилийн хавар өдөр шөнө тэнцхийн үеэр гинэт дэгдсэн зүүн хойд зүгийн аимшигт их салхин шуургыг хэн бүхэн сансаар буйжээ. Тэгэхэд агаарын даралт хэмжих барометр 710 мм хүртэл буурсан юмдаг. Тэр догшин шуурга 3 дугаар сарын 18-наас 26-ны хүртэл намхралгүй 710 мм хүртэл буурсан юмдаг. Тэр догшин шуурга 3 дугаар сарын 18-наас 26-ны хүртэл намхралгүй шувт нүцсэн билээ. Тэр шуурга умарт өргөргийн 35, өмнөд өргөргийн 40 дахь хоног хооронд Америк, Европ, Аз тивд тоо томшгүй их аюул суурил учруулсан билээ. Үнцээрээ булга татуулсан ой мод нурж сүйдсэн хот, эрэг савнаасаа хайлсан гол мөрд, эрэг дээр шидэгдсэн хөлөг онгоц, тарайлангийн хоосорч суурсан талбарууд, мянган хүний үхэл хагацал энэ бүхэн тэрхүү шуурганы учруулсан хор уршиг билээ. Гэтэл түүний уршиг ганцхан газар 72 дээр хэрэг мандуулаад зогсоогүй. Түүнээс баггүй эмгэнэлт явдал агаар тэнгэрт болж өнгөрчээ. Айх мэт догшин шуурганд автсан агаарын нэг бөмбөрцөг үүлэн дундуур цагт 90 бээр хурдтай хийсэж явлаа. Түүний бүхээг дотор 5 хүн байжээ. Догширсан шуурганы арчаагүй тоглоом болсон тэр бөмбөрцөг хаанаас хийсэж ирвэ? Бодвол тэр шуурга эхлэхээс өмнөх нь нисэж гарсан биз. Тэгвэл их шуурганы төрөвчийн дохио 3 дугаар сарын 18-нд мэдэгдэж байсан юм. Түүгээр авч үзвэл хоногт 2000-аас доошгүй бээр хурдтай довтолж буй бөмбөрцөг нэгэн алс нутгаас гарсан байх ёстой. Агаараар жуулчлагсад бөмбөрцөг нь анх гарсан газараасаа хэдий хэр алс явсан тухай юу ч үл мэдэх ажээ. Шуурганд дуугдсан бөмбөрцөг доороо эргэлдэж агаараар хурдлах боловч жуулчид түүний хурдыгч эргэлтийгч эс мэдэрч билээ. Тэдний нүд бөмбөрцгийн үхээг доогуур хөврөн буй манан хөшгийг нэвтлэн харж эс чаджээ. Үүл маш зузаан агсан тул өдөр шөнө хоёрыг ч ялгахад бэрх байлаа. Тэднийг агаар мандлын дээд давхаргад явах үед их далайн догшин давлгааны хүрхрээн хүнтэй газрын дуу шуугаан зурвас гэрлийн өчүүхэн гэлба аялалмж хүрч чадсангүй. Гагцхүү тэднийг доошилж эхлэхэд далаа түрхрэн сонсогдсон нь тэдэнд аюул занал хийлж буйн дохио болжээ. Бүгдийг хай гэсэн тушаал ёсоор тоног дөхөөрөмж, хоол хүнс, зэвсэг зэрэг хүнд нүсэр зүйлсээс хөнгөлөгдсөн бөмбөрцөг 4500 тохой өндөрт дахин дэгдэж гарлаа. Агаараар нисгэгчид дороо далай давлгаалж буйг мэдмэгц. Бөмбөрцөхөө хөнгөлөхийн тул хамгийн хэрэгтэй юмсаа хүртэл өчүүхэн чиргэлзээгүй бүхээг дотроос гаргаж шидэжээ. Тэсвэргүй хүмүүс бол үнхэлцэг нь хагармаар төгшүүрт шөнө өнгөрч маргаашин өдөр боллоо. Шуурга жаахан намдагч шиг. Үйлс агаарын дээд давхаргад хөөрч гарлаа. Догшин шуурга далаачдын ярьдгаар нэн сэлгүүхэн салхи болсон нь агаарын урсгал холцолдох хурд 2 дахин багассан ажээ. 11 цагийн үедээ агаарын доод давхарга мэдэгдэхүйц цэлмэлээ.
Энэтхэгийн гадаад далайд гарах их усан хуй салхи заримдаа ингэдгийн адил энэ догшин шуурга хамаг цахилгаан цэнгээ барж хүчин сулар бололтой. Бөмбөрцөг дахин доошилж эхэлсэн нь хэдий аажин боловч тасралтгүй ажээ. Доторх хийн гарснаас гадуур гэр нь бөмбөр байснаа гонцгор болчихов. Өд дундын үедээ бөмбөрцөг далай мандлаас дээш дөнгөж 2000 тохой өндөрт нисэж явлаа. Зорчигсод үхийг дотор үлдэж хоцорсон юул байна, хоол, хүнс, үр төрөйдөх зүйлсээ хүртэл бүгдийн далаа руу шидсэн билээ. Тэдний нэг нь бөмбөрцгийн гадуурх олсон торны үзүүрийн бэхлэгээ цаграг дээр авиран гарч хий гарахыг багасгахын тулд бөмбөрцгийн гуурсны уяг чангалах гэж оролдлоо. Гэвч хий хүрэлцэхгүй болсон тул бөмбөрцгийг агаарт тогтоох аргагүй болсон нь илэрхий болжээ. Зорчигчид үхэж сөнхөөс өөр аргагүй боллоо. Үнэхээр тэдний доор хязгааргүй их далай цайлгэж байв. Агаарын бөмбөрцгийн үхийг дотроос эргэн тойрон 40 миль орчинд аимшиг таяа эвхрэн давалгаалж буй эц хязгааргүй их далай хөвөлцөн харагдах билээ. Хөлөг онгоцож, хөрст газарч үл харагднам. Ямар ч гэсэн бөмбөрцгийн доош унахыг зогсоох хэрэгтэй. Гэлээч гэсэн зорчигчдын эрвих-дэрвихээрээ оролдохыг эс харгалзан бөмбөрцөг нь доошлсоор байх бөгөөд энэ хэрэг зүүн хойноос баруун өмнөдийг чиглэн асар их хурдтай хийсэж байв. Ямар их аимшиг вэ? Зорчигчид бөмбөрцгөө залхахыг ч байжээ. Тэдний хүч оролдлогоо нэмэр болсонгүй. Бөмбөрцөг доторх хийгээ улам алдах учраа түүний уналтыг зогсоох аргагүй ажээ. Өдрийн нэг цагт бөмбөрцөг далаагаас дөнгөж 600 тохой зайтай нисэж байв. Агаараар жуулчлагчид үхийг доторх хамаг ямаа гаргаж хайснараа бөмбөрцгийн уналтыг хэдэн цаг хойшлуулж чадсан билээ. Гэтэл тэд одоо аюул сүрэлд гарцаагүй тулгарсан нь хэрв шөнө болохоос нааш газар үл үзэгдвэл хүмүүс болоод бөмбөрцөг далайн давлгаан донд ормөргүй алга болохоос үл зайлнэм. Эдгээр жуулчид нь үздэл үхэлтэй учрахаас үл аях зоригт хүмүүс байсан нь илэрхий. Тэдний хэнэнч айж имэж гиншиж гонгилсонгүй. Тэд бөмбөрцгийн уналтыг хойшлуулахтай уялдсан юм бүхнийг хийж эцсийнхээ мөчийг хүртэл тэмцэлтэхэд бэлхэн байв. Үхийг нь сүлжмэл бургасан жирийн нэгэн дөрвөлжин сагс болох тул усан дээр буумагц 1 минут тогтож эс чадах билээ. Өдрийн 2 цагт бөмбөрцөг далай мандлаас дөнгөж 400 тохой өндөрт явлаа. Тэрэгшинд бөмбөрцгийн үхийг дотроос айхыг үл мэдгч хүний ирэлхийг дун гарч юу ч үлдээлгүй бүгдийн шийдсэн байж хэмээлээ. Үгүй мөнгө үлджээ. Нэг түмэн цэвэр алтан франк байна гэж түрүүчийн хүний дуунаас дутуугүй ирмэг дун гарав. Тэгтэлч шуудатай нүсэр хүнд юм ус руу шийдэгдлээ. Бөмбөрцөг хөөрвөө. Ялгүй хөөрсөн. Тэгвч одоохон л уруудан л да. Одоо өөр шидчихэр юу байна? Юу ч алга. Үхийг яасан б? Үхэгийнхээ хоосрыг тас огтол. Бүгдээрээ олсноос зуурцгаа. Энэ үнэхээр ч бөмбөрцгийн хөнгөлөх эцсийн цор ганцхан арга байв. Үхээгийн оосор аргамжууд тас цавчигдмагц бөмбөрцөг 2000 метрийн өндөрт огл харайн гарлаа. Зорчигч 5 цаграг дээр авиран гарч торны гогцоноос зууралдав. Агаарт хөвөгч бөмбөрцөг аль нэгэн хүн тачаанаас гэнэт суллагдсан нарийн жинлүүрийн дэнс өөдөө гоцсхийх адил энэ нэгэн удаа цочрог хөөрсөн билээ. Гэвч бөмбөрцөг агаарын дээд давхаргад хэдэн минут тогтож агснаа дахин доошилж эхэллээ. Бөмбөрцгийн гэрдэх уран хайгаар хий гарч түүнийг зогсоох ямар ч арга үгүй байв. Жуулчид хүний юул хийж чадах бүхнийг хийсэн билээ. Тэднийг одоо зөвхөн л гэнтийн тохиолдол аврах байв. Өдрийн 4 цагт бөмбөрцөг далаа дээгүүр 500 тохой өндөрт нисэж явлаа. Тэгтэл өөрийн эзний дэргэд торны нэгэн гогцоонд асаж явсан Смит инженерийн нохой гэнэт чанга хуцлаа. Топ нэг юм үзэг бололтой хэмээн
Смитийг өгүүлтэл бараг түүнтэй нэгэн зэрэг газар харагдаж байна гэж бархих дун цуурайдлаа. Өглөөнөөс ахуулаад баруун өмнө зүг рүү хамгийн хүчтэй салхинд туугдсан бөмбөрцөг асар хол ниссэн нь хэд хэдэн 100 милээр хэмжигдэх ажээ. Нэрэж далайн төвшин дээр уулархах газрын бараа харагдлаа. Гэсэн ч тэр хүртэл хэрвэл салхины хурд чиглэл 2 үл өөрчлөгдвөл бүтэн цаг нисэж байж 30 бээр хэр зайг туулах хэрэгтэй билээ. Бүхэл бүтэн цаг шүү. Бөмбөрцөг өдий удаан тисэж тогтно гэж үү? Энэ бол тун хэцүү асуудал байв. Агаараар нисгэгчдэд далайн төвшин дээрх хуурай газар тодорхой харагдаж байлаа. Тэр газрыг тэд тэв арал хоёрын алин болох хийгээд хүнтэй эсэх хэр зэрэг ухтахын үл мэднэ билээ. Гэвч тэдэнд тэр нь онц биш, зөвхөн л түүнийг хүрч очих нь чухал. Өдрийн 4 цагт бөмбөрцөг үүнээс цааш агаарт тогтож чадахгүй болсон нь мэдээж боллоо. Бөмбөрцөг далайн яг мандал дээгүүр шүргэн нисэж байв. Давлгаануудын сэрвэн олсон оосрын унжиж яваа үзүүрийг хэд дахин шүргсэнд аргамж норж бөмбөрцгийн ачааг нэнж хүндрүүлжээ. Энэ хэр бөмбөрцөг өрөөсөн далавчаа буудуулсан жигүүртэн адил хажуу тийшээ далжигаад нисэж явлаа. Хагас цаг өнгөрсөний дараа хуурай газраас тэд дөнгөж ганцхан бээр зайтай явсан боловч чалчилсан бөмбөрцөг зөвхөн дээд хэсэгтээ ялгүй жаахан хий хадгалж байв. Түүний торонд дүүжлэгдсэн хүмүүс бөмбөрцөгт даахын аргагүй хүнд дээш болж ирэхэд тэд төдийл удсангүй усанд дүрэгдэж догшин долгионд балбуулж эхлэв. Бөмбөрцгийн гэрээ хөлгийн далбаа адил түн хийж айсын салхинаа автан онгоц адил хурдалж гарав. Тэр иймэрхүү янзтай явсаар газар хүрчихч юм агад. Гэтэл эрэг хүрэхэд 200 м үлдэх үед жуулчдын цээжний гүнээс зүрх ширхийм аимшигт дуун нэгэн зэрэг гарлаа. Давлгаанд гуйдуулан өргөх чадлаа нэгмүсэн барсан хийм бөмбөрцөг гэв гинэт өөд дэгдэн алс хараах шиг боллоо. Өөрийн хүнд ачааны тэн хагасаас гинэт салсан мэт уул бөмбөрцөг 1500 дохой өндөрт сочор дэгдэн гарч тэнд агаарын урсгалд автан бараг эргийн дагуу нисэж гарлаа. Бөмбөрцөг 2 минутын дараа газарджээ. Жуулчид бөмбөрцгийн торны гогцоог мултлахад бие биедээ туслав. Өөрийн хүндрүүлэгчээс суларсан бөмбөрцөг салхинд дахин автаж чархадсан шуу мэт эцсийнхээ хүчийг шавхан дээш огл үсрэн дэгдэж үүлэн дунд орж алга боллоо. Гэтэл үхэг дотор 5 хүн нэг нохоо явсан атал бөмбөрцөг хуурай газар дээр 4 хүн орхисон байв. Алга болсон тэр нэгэн зорчигчийг бодвол давлгаа авч одсон болов. Тэр хүн л бөмбөрцгөөс салж одсноос уул бөмбөрцөг эцсийн удаа агаарт гинэт дэгдсэн нь тэр байжээ. Ийхүү амьд гарсан 4 хүн газар дээр баттай гიშгэж амжаагүй байж алга болсон нэгнийхээ хойноос сэтгэл түгшин нэгэн дуугаар тэрээр эрэг хүртэл сэлэдэж ирж байж магад биш үү? Аврий түүнийг аврий гэж хэлсэн билээ.